Projekt des deutschen Parlaments. Германы парламентийн одоо төсөл байгаа. Also das war auch wichtig nach der Wiedervereinigung so als vertrauensbildende Maßnahmen zu den Nachbarstaaten. За хоёр Герман нэгдсэний дараа бол бас хажуу хөрш зэрэгэлдээ орнуудад бас нэг юм дохио өгөх юм шаардлага гарсан. Юу гэхээр зэрэг энэ дээр бид нар бол бас хуучин шигэ бишээ гэдэг юм уу гэдэг. Одоо бид нар бас өөр одоо имижтэй гэдгийг харуулахын тулд иймэрхүү хэмжээг авч төслийг хэрэгжүүлсэн. Zu zeigen, ja, wir erinnern uns an die Vergangenheit und nehmen die Verantwortung auch wahr. Wenn Berlin jetzt wieder Hauptstadt wird für das neue Gesamtdeutschland und also dass diese geschichtliche Verantwortung übernommen wird, dass man sagt, ja. Тэрний юу гэсэн гэхээр зэрэг хуучин өнгөрсөн хугацаанд болсон явдлыг бид нар мартаагүй, бид нар мэдж байгаа. Энэ хариуцлагаа бас ухамсарлаж байгаа. Für Gazprom. Gazprom. Ja, Gazprom. Das ist das Brandenburger Tor. Brandenburгийн хаалга руу дөхөж байна. Das ist also das einzig erhaltene Stadttor und das wichtigste Stadttor Berlins. За Берлин хотод үлдсэн ганц одоо юм хаалга байгаа. Тэгээд мөн түүх гэдэг утгаараа бас хамгийн чухал нь. Das ist also so etwa 220 Jahre alt. 220 жилийн одоо түүхтэй юм хаалга. Und das ist praktisch